Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн яамнаас 2020-оос 2025 онд хэрэгжүүлсэн Монгол улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах төслөөс үзүүлж байна. Дэлхийн хүн төрлөختөн COVID-19 аюул цар тахалтай нүүр тулж албан бус тоогоор 7 сая орчим хүн амнаас алдснаас 2118 Монгол хүн байсан юм. Энэ эмгэнэл тон жилүүдийг бид мартах учиргүй. За Хятадын Ухаан хотод шинэ төрлийн тедмэд вирусын халдвар авсан нэг хүн нас барсан мэдээлэл ирж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Хубэй мужийн Ухаан хотод 2019 оны 12 дугаар сарын 31-нд үлэм эдгдэх уушигны хадгалгаа гарч улмаар 2021 оны 3 дугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19-ийг сар тахал хэмээн зарласан. Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж сар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн түгшүүрт өдрүүдэд засгийн газар эрүүл мэндийн яамнаас цаг алдалгүй сар тахлыг даван туулах төсөл боловсруулан Дэлхийн банкнаас дэмжлэг авч Монгол улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах төслийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. So I think the project really helped Mongolia prepare for another pandemic. And we know that there's a high likelihood of another pandemic in the future. And it did this in 3 substantial ways. So firstly, it provided risk communication training to minority groups, both in the Western IMAGs and the Chatan people in the north. Secondly, it helped train people who work with animals and in human health to collaborate together to decrease the risk of another spillover event from animals to humans, like happened in the last pandemic. And then lastly, it really scaled up the capacity for Mongolia to store and distribute vaccines across the country. So if there is another pandemic, Mongolia can very quickly import and then provide vaccines across the country, so very many people will be protected in a very short space of time. Коронавирус сар тахал Монгол улсад эгдэж эхлэхэд бусдын эрүүл мэнд амь насны төлөө өөрийгөө зольж тэргүүн эгнээнд ажиллах эмч совлогчдын нөхцөл байдал маш хүнд байсан юм. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалт, амьсгалын аппаратын хүртээмжгүй нөхцөл нь сар тахлыг дамжруулах өндөр эрсдэлтэй байлаа. Эрсдэл өндөр цаг үед хамгаалах хувцас хэрэглэл, амьсгалын аппарат болон эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай эмнэлгүүдэд нийлүүлсэн нь сар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх эхний алхам байлаа. Тухайлбал Монгол Японы эмнэлэг их нэрэ эмэгтэйчүүдийн 2 дугаар төв, улсын 3 дугаар эмнэлэг зэрэг олон эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж эдгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадварыг бэхжүүлсэн байна. Дэлхийн нийтээр ковидын сар тахалтай хүнд үед эмнэлэг бүхэлдээ улаан бус болон ажилласан. Энэ үед Дэлхийн банкны дэмжлэгтэй COVID-19 хариу үйлдэл үзүүлэх төслийн хүрээнд манай эмнэлэгт 16 онцлогын эмчилгээний өндөр чадамж бүхий вакцин, техник хангалт нийлүүлэгдсэн байгаа. Онцлогын эмчилгээний чадамжийг гүнзгийрүүлэх зорилготой эрчим тэмцэлгээний багажууд, мөн эмгэг судлалын онцлогоо баталгаажуулах зорилготой слайд сканерууд, нэн хүнд өвчтнийг тээвэрлэх боломжтой амьсгалын аппаратаар тоноглогдсон өргөний машинууд, гэх мэтлэн олон төрлийн Монгол улстай цөөн тооцогдох тоног төхөөрөмжүүд нийлэгдсэн. Үүнийхээ зүрээр эмчилгээний үр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн сайхан үр дүн гаргасан байгаа. Хамгийн сүүлийн үеийн тэвшил технологи, компьютер томографиг нийлүүлсэн. Бактериологийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Бас дурангийн мэслийн зүйлийг нийлүүлсэн. Энээс гадна мэдээлэл технологи, програм хангамжийн, хоол үйлдвэрлэл ингээд бүх төрөл дээр одоо Дэлхийн банкны санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийгдээд үйл ажиллагаатай бол ашиглаад явж байгаа. Манай дээр онцлог хүмүүс ирж ирсэн. Тэр хүмүүсний юу гэхээр жирэмсэн эмэгтэйчүүд. Мөн 0-16 насны хүүхдийг дийлэнх нь манай дандаа хэвтэж имжлүүлдэг гэсэн. Бүр нийтдээ манай эмнэлэгт бол 48,000 орчим хүнийг бидэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд эдгээгээд гаргасан гэсэн үзүүлэлт байгаа юм.
Сар дагалын хүнд өдрүүдэд анхны вакцинжуулалтыг хийж дэлхийн жижигт нийцсэн Азтай тэргүүлэх стандартыг хангасан цар дагалаас урьдчилан сэргийлэх вакцины агуулгатай болсон. Энэ нь Монгол улс дээр өрнөсөн вакцинжуулалтын аяныг амжилттай өрнүүлэх гол хүчин зүйл болсон юм. Энэ төслийн цар хүрээ өргөн үндэс улбааны гүн байгаа нь сар дагалын үед хүн амын эндэгдэл багтай даван туулахад томоохон суур болж чадсан юм. COVID-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Путин хэлхээ вакциныг хадгалах тоног төхөөрөмж болоод хүрэлцээ хангамж дутмаг байсан. Вакцин био бэлтгэлийн үндэсний төв агуулгын энэ өргөтгөлийг барьж байгуулснаар вакциныг 3 өөр ялгаатай хэмд олон хүн дунгаар нэг дор хүлээн авах ийм боломжийг бүрдүүлсэн. 21 аймаг 9 дүүрэгдээ одоо Путин хэлхээний тоног төхөөрөмжийн багтаамжийг нэг дахин нэмэгдүүлснээр чанар аюулгүй байдлыг бол хангах маш том дэд бүтцийг бол бид нар шинчилж чадсан гэж үздэг. Сар дагал хэнийг жалгадгүй гэдгийг бид нүдээр үзэж биеэр туулсан. Алс уулан сугаамалчин сумын төвд амьдрах гэр бүл үндэсний цөөнхөд бүгд л ижилхэн эрүүл мэндийн боловсралтай байж сар дагалын үед урьдчилан сэргийлэх туршлага дутмаг байлаа. Нийтийг хамарсан сар дагалын үед нийгмийн цөөнх зорилт бүлэг мэдээлэлээс хоцрох аюултай байдаг. Энэ бүлгийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сар дагал болон гамшигын үед хэрхэн өөрсдийгөө урьдчилан сэргийлэх тухай ойлголттой болох нь нэн чухал ажил байлаа. Одоо ховд Баян Өвөлгийн Хөвсгөл аймгийн Цаатангууд гэгчлэнгээр үндэсний цөөхөж чиглэсэн эслийн мэдээлэл харилцаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг. Эсэлттэй үед хаанаас мэдээлэл авах вэ? Үнэн зөв мэдээллийг хэн төрүүлж өгөх вэ гэгчлэнгээр энэ чиглэлийн одоо эслийн харилцаа холбооны гарын авлагыг одоо энэ төслийн хүрээнд одоо гаргасан юм аа гэдэг. Одоо яг энэ байдлаар 21 аймагтай эслийн харилцаа холбоог хөгжүүлж чадах юм бол боломжтой болцсон гэж одоо энэ төсөл одоо үнэлэгдсэн байгаа. Үндэсний цөөнх болох цаатнуудын дунд шинэ болон сэргэн тархаж байгаа халдвар төвчний тохиолдол нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлын үед иргэд айл өрх хоорондоо харилцан мэдээлэл солилцох, үнэн зөв мэдээллийг сумын удирдлага эрүүл мэндийн төвд шуурхай өгөх, тэднээс нөхцөл байдал тохирсон зөвлөгөө авч хэрэгжүүлэх зорилгоор сургалт судалгааны ажлуудыг зохион байгуулсан юм. Бид бүгдээрээ нэг дор голцоо дандаа амьдардаг болохоор бусдаа мэдээлэл сурсан мэдсэн мэдээлэл түгээх нь амархан байна. Тэр чинь тэгээд хүүхдүүд байранд очиод тус гаралтанд орсон байх тэр эцэг эхчүүд мэдээгүй байдаг юм байна. Мэдээлэл бас авахд сум руугаа бас орж иж мэдээлэл авах та тэр нь жоохон бэрхшээл гарах байх. Төслийн үр дүнд алслагдсан нутгийн зорилттой бүлгийн иргэд эрүүл мэндийн чиглэлээр яаралтай тусламж үйлчилгээ авах мэдээлэл харилцааны сайн дурын сүлжээ сувгтай болж тодорхой гарын авлагатай болсон нь цаашдын эрсдлээс урьдчилан сэргийлэх туршлагатай боллоо. Ковид цар дагалын үед эмнэлгийн хог хаягдлаас халдвар тархах нэн эрсдэлтэй байсан. Тиймээс 21 аймгийн 294 сумын эрүүл мэндийн төв эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах автоклавтай болсон нь олон эмнэлгийн ажилчдыг цар дагал болон аюул төвчнөөс урьдчилан сэргийлэх цаашлаад нутгийн оршин суугчдыг эрсдэл төвчнөөс хамгаалах нэгэн оновчтой шийдэл байлаа. Төслийн хүрээнд улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байсан 1.7 тэрбум төгрөгийн өртөг үхий, 294 ширхэг хог хаягдлын автоклав болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Энэ нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг бэхжүүлэхэд ихээхэн түлхэж өгсөн юм. Тухайн үед эмнэлгийн аюултай хог хаягдлаа манайх халдваргүйтгэн тэгээ хогийн зэг дээр авч шатааж устгадаг байсан. Дэлхийн банкны уг төслөөр манад автоклав үйлснээр аюултай хог хаягдaltaй ажиллаж байгаа ариутгагч, өөрчлөгч, нийт сумын оршин суугчдыг бас аюулаас хамгаалсан тийм өндөр ажил бодолтой. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тулгамсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрүүл мэндийн сайдын түвшаалыг шинжлэх, бүх шатны мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш бэлтгэх, гарын авалгаар хангах чиглэлээр халдвар төвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. За энэ автоклавыг одоо ажилуулах, хүний нөөцийг сургах, бэлтгэх энэ тоног төхөөрөмжүүдийг одоо ажилтнанд оруулах чиглэлээр бас бид нар энэ төслийн хүрээнд олж сургалтуудыг бол хийгээд явж байна. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын асуудлаар төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь хүний нөөцийг бэхжүүлэх, сургах, бодлогын шинжилт хийхэд чухал дэмжлэг, үнэтэй хөрөнгө оруулалт болж улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментэд бодит захиц гаргах нэгэн чухал алхам болсон хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна. COVID-19 сар дагал нь амьтнаас хүн талдварлсан гэдгийг эрдэмтэд нотолсон.
Тиймээс энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг дэлхийн бүх улсад хэрэгжүүлсэн юм. Энэ бодлогын хүрээнд цар тахал болон тахалт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр нэг эрүүл мэнд зоонод дадлаг сургуулилтыг улсын хэмжээнд зохион байгуулж, орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүллээ. Монгол улсад Алслагцай аймгийн малчин иргэн төвөөс хамгийн багадаа 70 км зайд өвөлдөө уулын бэлд зундаа уулын энгэрт цусдаг онцлогтой. Сумын эрүүл мэндийн төвийн эмч жолооч яаралтай түргэн тусламжийн дуудлагаар гол горих уул хад даван бартаа зам аргыг туулан хамгийн хурдандаа 1 цагийн дотор очиж малчин иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ төслийн хүрээнд Сумдын эмнэлгийн түргэн тусламжийн чадварыг сайжруулахаар нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагатай хамтран 15 тэрбум төгрөгийн үнэ өгөхий бүрэн тоноглогдсон 75 автомашиныг эрүүл мэндийн төвийн эмч жолоочид гардуулан өглөө. За олон хүнд тусламж үйлчлэгээр үзүүлээд машинаа гамтаа сайхан ирлээрээ. За баярлалаа. I'm so happy to be here today. This is a very promising day and the day of big pleasure for Mongolia. As you know, the Mongolia, one of the major concerns on the road accident was the difficulty to reach to the patient on time. Sometimes emergency care workers take a long time to reach the patients, and also the ambulance fleet that Mongolia had was not tailored for the rough terrain of Mongolia, which put the lives of patients in danger. Today we are delivering 20 ambulances to Mongolia, which was specifically designed for Mongolia's rough terrain, and also critical equipment inside the ambulances that are really necessary to save lives. And we are happy to further collaborate with Mongolia and the Minister of Health to strengthen the Mongolia's emergency care system. So we're going to continue to work together with the government of Mongolia to further strengthen Mongolia's medical emergency care system, also towards to save more lives of the people regardless of where they live. Thank you very much. Өөрөөр нийлүүлэгдэж байгаа энэхүү автомашин бодвол бидэнд яг шаардлагатай тоног төхөөрөмжийг өөртөө агуулсан. За мөн тулах чадрын хувьд маш сайн учраас иргэдэд хүргэх яарлаас үнэхээр цагийг богиносгох чадвартай гэдгээр бол давуу тал болж өгч байна. Тэгээд энэхүү төслийг санаачлан зохион байгуулж энэ олон техник хэрэгслээр хангаж өгж байгаа төслийн баг хамтанд маш баярлалаа. Тус төслийн хүрээнд нийт 100 гаруй тэрбум төгрөгийн үнэ өгөхий эмчилгээ онцлогооны нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэн эмчилгээ онцлогооны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан юм. Үүнд жишээлбэл 5.6 тэрбум төгрөгийн хүйтэн хэлхээрийн тоног төхөөрөмж, орчин үеийн дэвшилтэт технологийн техник болон програм хангамжтай 4 иж бүрдэл компьютертэй томографийн аппарат, 15 иж бүрдэл хиймэл оюун ухаан зөвөрлсөн зөөврөөр ашиглах боломжтой рентген аппарат, 27 иж бүрдэл зөөврөөр ашиглах боломжтой эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадварыг нэмэгдүүлэхэд чухал хөрөнгө оруулалт болсон юм. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед цаг алдалгүй боловсруулсан Монгол улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах төслийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны төлөөллүүд уулзаж төслийн үр дүн цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцлээ. Дэлхийн банкны төсөл маань ковид цар тахал эхлэх үеэс ахуулаад одоо энэ цар тахлыг амжилттай даван туулахад маш их зүйлүүдийг шийдсэн. Одоо вакцинжуулалт, шаардлагатай тоног төхөөрөмж гэх мэтлэг манай улс ч одоо ковид-19-ийг харьцангуй одоо бага хохиролтойгоор даван туулсан орнд тооцогдож байгаа. Энийг бага хохиролтой даван туулахад шаардлагатай нь ялангуяа тоног төхөөрөмжүүд дээр маш их хөрөнгө оруулалт энэ Дэлхийн банкны төслөөс гарч олон хүний амнаас эрүүл мэндийг аварсан ийм төсөл болсон учраас маш их үр өгөөжтэй төсөл болсон гэж ингэж харж байгаа.
үед цаг хугацааны ирэхээр олон зүйлийг мартсаар ирсэн. Гэвч хязээч мартаж болохгүй аюултай сар таглын үед Эрдэнэт хүний амийг аварч амьдруулах үүрэг засгийн газар болоод эрүүл мэндийн салбарынханд оногдсон юм. Энэ эгзэгтэй үед эрүүл мэндийн салбарынхан эрчимтэй ажиллаж, төслийг оновчтой боловсруулж, Дэлхийн банкнаас удаан хугацаанд тууштай хөрөнгө оруулж, үр дүнтэй тооцоолол, өгөөжтэй шийдвэрүүд, хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын томоохон эмнэлгүүдийн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй болж, салбарын тогтолцоог бэхжүүлж, ирээдүйд гарч болзошгүй сар тагалд илүү бэлтгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүллээ. Сар тагал нь дэлхийн нийтэд маш том сургамж сорилт болоо зогсохгүй. Цаашид гарч ирэх тааварлашгүй олон төрлийн өвчнүүдэд бэлэн байх шаардлагатай гэдгийг бидэнд илүү тод санууллаа. Монголчууд үед халдварт цар таглын үед ажиллах шинэ горимд амьдралын хөвшилтэй болж оновчтой бодлогын хүрээнд алслагдсан сумын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон ач холбогдол бүхий үр дүнтэй төсөл хэрэгжүүллээ. Иргэн бүрийн эрүүл мэндээ хамгаалж, урдчилсан сэргийлэх анхан шатны эрүүл мэндийн боловсролтой болж, гамшигын үеийн бэлэн байдалд суралцаж, улсын онцгой комисс болон төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүд цар таглын үед ажиллах нөр их туршлага хуримтлуулсан он жилүүд байлаа.